Бидний ингээ одоо би өөрөө төрд байгаа учраас бидний байж байгаа л царай. Тийм бидний л байж байгаа царай шүү дээ. Тийм. Асар олон. Бид нар одоо хамгийн сүүлийн жишээгээ гэтэл өмнө нэг хүүхд зүгээр л хөлбөмбөгийн талбай дээр тоглож байгаа л унтсан. Зүгээр л нэг хаалга татаж онгоолгоод тогнцгуулаад нас орцсон. Түр гүүж явж байгаа л нөхөр уунаад нас орцсон. Тэ? Зүг гадаа тоглож байгаа л хөлөө хугалцдаг шүү дээ. Зүгээр тоглож байгаа. Энэ эцэг гэхээ бидний бүтээж байгаа хот нийгэм байгаа байхгүй. Бидний бүтээж байгаа. Тэгээ бид нар хариуд нь яадгүй гэхээр та нартаа цуслан барьж өгнө гэж тэнэгтэй зогсож байгаа байхгүй. Хин цуслан нэгсэн төрөөс ирнэ. Цуслан дамруу гэж хэлсэн юм үгүй шүү дээ. Аятайхан алхахдаг замтай бай. Аятайхан дулаахан хурдан цагтаа очдог нийтийн тээвэртэй бай. Үгүй энэ чинь сургууль цэцэрлэгтэй бай. Тийм ээ, эрүүл хүн сэргэлээ. Ээж аавынхан цалин өндөр орлоготой бай. За өндрөө болий. Орж ирж байгаа орлого нь амьдралд хүрэлцдэг бай. Амьдрах орчин зүгээр таатайгаа болий, аюулгүй баймаар шүү дээ амь насанд. Энийг л нэгж байгаа шүү дээ. Тэгэд бид нэр өөдөөс ярьж байгааг хардаасаа баяр дээр те цуслан барьж өгье. Одоо тайвширч гэлэхгүй гэдэг юм юу гэдэг. Бидний байж байгаа царай байхгүй. Заавал маасаа. ерөнхий сайдын зөвлөх нь эцэгхийн хариуцлагагүй асуудал гэж үндсэн байлээ. Энэ эцэгтэй шууд холбоотой. Гэхдээ ер нь бол маш олон талаас ер нь бол олон нөхцөл бүрэлдэжээж үйл бүхэнд игдэг шүү дээ. Бид нэр одоо мэднэ. Нэг хэн нөхцлөөс чинь хүн тэгж явдггүй учраас нэг хэн нөхцөл нэг хэн шалтгааны улмаас гэсэн ойлголтын ямар ч харилцаа ямар ч амьдрал байхгүй. Олон шалтгаантай. Олон шалтгааны хамгийн гол хариуцлага бол эцэг эхийн орлоготой ажилтай байлгаж чадаагүй. Эцэг эх нь орлогоороо амьдрах боломжгүй. Аль ч алслагдсан хөдөө аймаг сум ойр хол байна хамаагүй штэ. Тэнд хүн амьдарч байгаа тохиолдолд амьдрах боломжгүй байгаа нь манай бидний л гэж хэлээ те. Бидний одоо өнөөдрийг хүртэл 30 жил байж байгаа л царай байхгүй да. Тэрний буруу хамгийн гол буруут нь бол тэр шүү. Тийм учраас өнөөдөр төрийн 3 өндөрлгөөс хоёр нь эмийг нь л илэрхийлж штэ. Сэтгэлээсээ эмийг нь л илэрхийлээд байгаа нь буруугаа хүлээншүүрээд байгаа хэрэг байхгүй да. Төрийн нэрийн өмнөөс яг саяхан их хурлын дарга болсон байж болно. Саяхан ерхий сайд болсон байж болно тийм ээ. Хамаагүй. Энэ одоо энэ төрийг удирдах залах жолоон дээр байгаа хүмүүсийн хувьд өнгөрсөн хугацаанд Монголын төр яг ийм нөхцөлтэй байлгасандаа уучлал гуйж байгаа хгүй тэр эмгэнлэлээр арталт нь подтекст нь тэгж сонсогдож байгаа ёстой шүү дээ. Тийм л юм.